Сайн байцгаана уу үзэгчдээ. All-is podcast-ийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За үйл хөдлөлттэй холбоотой шинэ сонтон мэдээллийг хүргэхээр за энэ удаагийн дугаарт маань ирсэн зочин маань нэгэн хүндэтгэлтэй хүн байгаа. За ингээд Барилга хот байгуулалтын бодлого төлөвлөлтийн яамны газрын дарга Баяр хот захирал маань хүрэлцэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ та бүхнийг бас өнөөдрийн ярилцлаганд бас урьж оролцуулж талархал илэрхийлж байна. За баярлалаа. За энэ Баяр хот гэдэг захирал маань ерөнхийдөө бол хувь хүнийхээ үүднээс ямар хүн бэ? Аль сургууль төгссөн бэ? За яг хүүхэд нас бол бас л хүмүүс сургууль цэцэрлэг ингээд сурдаг ерөнхий боловсролын сургуулийг дамжиж сурч төгссөн. Тэгээд миний яг төрсөн нутаг бол Дорнод аймаг, Жавлсан хот. За хүүхэд нас бол Улаанбаатар хотод бас өнгөрсөн. Ер нь 10 дугаар ангиа бол Дорнод аймгийн төвийн 1-р жилийг сурч төгссөн. За ингээд одоо хуучнаар бол техникийн сургууль, одоогийн шинжлэх ухааны технологийн их сургуулийг 1997 онд архитектор мэргэжлээ төгссөн. Одоо бас магистр зэрэгтэй ийм хүн байна. Бид нар сурч эзэмшсэн мэргэжил гэдэг хамгийн чухал. Миний одоо сурч мэдсэн мэргэжил маань болохоор архитектор ийм мэргэжил байгаа. За тэгээ архитектор мэргэжлийн хувьд бол Монголд одоо монголчууд бид нь бол орчуулж ирэхээр уран барилга гэж орчуулдаг. Тэгэхээр энэ бол архитектор хүний эзэмшиж байгаа мэргэжил бол хот байгуулалт төлөвлөлтийн асуудал, дээр нь энэ барилга архитектур төлөвлөлтийн асуудал гэдэг нэлээд юм зохис асуудлууд дээр орж явдаг. Тэгэхээр дэлхийн нийт ч гэсэн ер нь архитектор гэдэг мэргэжил бол яг одоо бидний эзэмшиж төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна бас улс орныг нэлээд амжилттай удирдахч хүмүүсийн бас улсын архитектор, удирдахч, архитектурч хүн гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Томоохон удирдахч. Тэрэн шиг ийм л онцлогтой бас мэргэжил байгаад байгаа. Тэгээ энэ мэргэжлийг бол эзэмших одоо хувь заяа надад бас тохиосон нь бол ээж аваасаа бас уламжлаж авсан юм мэргэжил. Манай бол бас архитектор юм мэргэжлийн хүн. Ээж маань бол барилгын инженер төсөвч юм хүн байгаа. Тэгэхээр энэ гэр бүлийн хүмүүжил одоо өсч хүмүүжсэн орчин маань бас надад энэ мэргэжлийг нөлөөлсөн байхаа гэж бодож байна. Тэгээ одоо энэгээр ажиллаад одоо 97 онд техникийн сургуулийг төгснөөс хойш тасралтгүй ажиллаж байна. За түүн дотроо төрийн байгууллагт бол 2002 оноос одоо мэргэжилтнээс эхлээд одоо газрын даргын түвшинд хүртэл ажиллаад ингээд явж байгаа. За энэ мэдээж энийхээ хажуугаар өөрийн мэргэжлийн ажлыг бол орхихгүй бас хийгээд явдаг. За барилгын архитектур төлөвлөлтийн ажлууд тийм ээ. Барилгын зураг төслийн ажлуудыг гүйцэтгэжсэн ийм туршлагууд бас байна. Одоо Монгол улсад гарч байгаа барилга хот төлөвлөлтийн төслүүдийг та ерөнхийдөө бол гардаж хийсэн бэ? Тэгээ дээрэс нь одоо шинэхэн ямар төслүүд байгаа вэ? Энэ тал дээр та бас. За миний хувьд бол одоо яг эрхэлж байгаа ажил маань болохоор барилга тоглолтын яамд дотроо хот байгуулах газрын харилцааны бодлогын хэрэглэлтийг зохицуулах газраа хариуцж ажиллаж байна. За энэ зүгээр яамныхаа төвшөнд, за мөн агентлагийн төвшөнд хот төлөвлөлтийн асуудлуудыг хариуцж ажилласан мөн бодлогын чиглэлийн асуудлуудаас хариуцж ажиллаж исэн юм байгаа. Тэгээд ер нь бол хот төлөвлөлт одоо би яг хариуцж байгаа ажлынхаа чиглэлтэй л холбож хэлэхэд хот байгуулалтын асуудал бол хэн нэгэн хүний юм уу ажил биш. Энэ бол нэлээд өргөн хүрээний олон хамт олон багийн ажил байдаг. Тэгэхээр би бол гадаж хийсэн гэх тийм ажил бол хот төлөвлөлтөн дээр бол хэлэхэд бол буруу. Тэрний оронд бол харин яам засгийн барьж байгаа бодлого, тэр бодлогын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж ажиллаваа гэдэг талтаа бол ажлуудыг л зохион байгуулсан байгаа. Тэгээд яг хөө сүүлийн үед хийж байгаа ажлуудаасаа бид нар ч бас дуртахад Монгол улсын хүн амын нутаг дэвшилтийн хөгжлийн ерхий төсөл гэдэг энэ Монгол улсын хэмжээний нутаг дэвширийг хамарсан ийм бодлого төлөлтийн баримтчгийг бас төслийг боловсруулад явж байна. Хот байгуулалтын баримт энэ төлөвлөлтийн асуудал бол нэлээд малгай асуудлаас эхлэх ёстой. Тэгэхээр хамгийн том төлөвлөлтийн асуудал бол энэ нутаг дэвширийн төлөвлөлт зохион байгуулалт асуудал байдаг учраас энэ баримтчгийг бол бас боловсруулах ажил явж байна. За түүнээс гадна энэний дараа бид нар энэ бүс нутгийн төлөвлөлтийн асуудлууд орж ирнэ. Тэгэхээр бид нар одоо Монгол улс гэхэд 5 бүс нутагтай байж байна тийм ээ. Хангай, Баруун, Зүүн, Төвийн, Улаанбаатар бүс гэдэг. Энэ бүс болгон өөрөө бас хөгжлийн одоо төлөвлөлттэй байдаг, хөгжлийн баримтчигтай байх хэрэгтэй. Энэ баримтчгүүд бас үе шаттайгаар боловсруулад батлуулсан баримтчгүүд бий. Зарим шинжлэх ажлууд бас хийгдэж байгаа зүйлүүд байж байна. За дараа нь бид нар бол хот сүрний хөгжлийн асуудал яригдана.
За Монгол улсад бол одоо хамгийн том нь бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хот маань байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотынхаа бол бид нар хөгжлийн ерөнхий төлөвлөгөө одоо энэ 6 дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд боловсруулагдаад ингээд бүрдэгдэж байгаа юм байдаг. Тэгэхээр 1956 оноос хойш л юм бас хөгжлийн төлөвлөлт хийгдчихсэн. За 1990 он гарснаас хойш бол бид нар үндэснийхээ боловсон хүчний оролцоотойгоор энийг хийж байгаа. За тэгээд 2013 онд бид нар Улаанбаатар хотыг бас 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө нийт тодтгол. За тэгээд 2030 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиг хандлагын баримтчгийг улсын их хурлаар анх удаа батлуулсан. Тэгээ энэ маань одоо бас хэрэгжээд ингээ мөрдөгдөд дуусах хугацаа болж байна. За үүнтэй холбогдуулаад бас Улаанбаатар хотыгаа 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бас боловсруулах ажил ингээ хийгээд явж байна. Одоо бас энэ андаа багтааж улсын их хурл дүрхэн барьж бас батлуулах юм байгаа. За тэгээ хот байгуулалтын энэ төлөвлөлтийн баримтчгүүд гэдэг өөрөө их урт хугацааны юм баримтчгүүд байдаг. Ягаад гэвэл 15-аас 20 жилийн цаадгийг харж төлөвлөх шаардлагатай байдаг. Тэгэхээр энд оролцож байгаа мэргэжлийн хүмүүс гэдэг бол маш олон тоотой байдаг. За хот төлөвлөгчид, эдийн засагчид, за экологч, газар зүйч, тэгээд инженерүүд бүх төрлийн одоо ус дулаан, цахилгаан, за дээр нь автын замын агарын тээвэр тэгэл нийтийн тээвэр гэдэг маш олон төрлийн мэргэжлийн хүмүүс орж ажилладаг ийм зохиц үйл ажиллагаатай онцлогтой. За мөн түүнээс гадна бид нар мэдээж нийслэлээс гадна одоо Монгол улсын 21 аймаг байж байгаа. Тэгээ 21 аймагта өөр ингэсэн төв хотуудтай. Энэ хотуудыг бас хөгжлийнх нь төлөвлөлтүүдийг хийгээд ингээд ажиллаж байна, батлуулж байна. Бас зарим нь шинжилж байна. Одоо сүүлийн үеийн байдлаар энэ онд бид нар одоо ханган бүсийн тулгуур төв Эрдэнэт хотын маань ерөнхий төлөвлөгөө шинээр одоо бас боловсруулж байна. Тэгэхээр ас гадна одоо бас одоо сүүлийн жилүүдэд бид нар чинь энэ уул уурхай одоо ашигт малтмал тийм ээ үйлдвэрлэлүүдийг бий болгож хоттой холбогдуулаад говийн бүс рүү бол бас ихээхэн суурин газрууд бий болж шүү дээ уул уурхайг тагсан. Тухайлбал хам богд, зогц цэцээ, гурван дэсгээд тийм ээ сумдууд маань одоо бас суурин цаашлаад бүр хотын хэмжээнд хөгжих ийм хэмжээнд хүн ам бас төвлөрч байна. Тийм учраас эдгээр одоо жишээ одоо суурьшлуудаа тэлж өгч байгаа хотуудынхаа төлөвлөлтийг бид нар бас боловсруулад энэ жил хам богдынхыг бас энэ өнгөрсөн оноос боловсруулсан энэ онд бас дуусаад байна. Цаашаа яаж хэрэгжүүлэх үү гэдэг төлөвлөгөөг нь боловсруулж байна. За 3 тис зогццын сумын төвүүдийн хувьд гэхэд бид нар тэнд шин төлөвлөлтүүдийг боловсруулж байна. Энэ жил эхэлчээд байж байна. За түүнээс гадна бас нэг хэлэх зүйл бол онцлог зүйл бол бид нар шинэ хот гэдэг ийм бодлогыг бас хэрэгжүүлж байгаа. Шинэ хотыг байгуулж хөгжүүлэх засгийн газраас. Тэгэхээр энэ бодлогын хүрээнд бид нар хөшгийн хүндэд шин 100 улсын их хурлаас одоо шин 100 мод майдр хотуудыг байгуулахаар ийм шийдвэр гарсан 20 онд. Тэгээд энэтэй холбогдуулаад эхний үе шатанд бол шин 100 модуудыг одоо төлөвлөж байгуулах ажлыг эхлүүлээд ингээд үе шаттай л явж байна да. Магадгүй одоо хувь хүмүүс ч гэсэн дотроо төлөвлөлт хийж байгаа мэдээж бодлогын хүрээнд за магадгүй тий одоо гэр бүл зохиох юм бол тэнд би хотоо тий гэрээ байрлуулна ч юм уу эсвэл эртнээс бас хүмүүс айгүй их бодож явж байгаа ах гэж бодож байна л та. Тэгэхээр тэнд хэдийх хэмжээний метр квадрат гэх юм уу тий одоо яг ямар стандарт одоо санхүүгийн хувьд ямар стандарт дээр чиглэсэн тэгээд бас ямар гоё бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байгаа бол за ер нь тэгээд бид нар түрүүнд хэлсэн Хуамын нутагт сүслийн ерхий төслийг бид нар боловсруулж байгаа. Энэ бол хамгийн том бодлого төлөлтийн баримтчиг. Тэгэхээр энэ бодлогынхаа баримтчгийн хүрээнд тэр за мөн түүнээс гадна одоо бид нар амьдарч байгаа энэ Улаанбаатар хот буюу Монгол улсын нийслэл хот маань бас нутагт суурьшлийн тогтолцооны хувьд бол биднэрт бас зарим талаар сөрөг ийм буруу зүйлүүд амьдрал дээр бий болоод байна л та. Яагаад гэвэл хүн ам хэд нэг зэг төвтэй болчиход төвлөрөөд нэг зэг төвлөрөөд байна. Тэгээ энэ хүн ам ийм тэнцвэртэй бос ийм суурьшлуудыг бий суурьшлийн ийм тогтолцоор орчхоор нөгөө хүрээлэн буй орчиндөө нийгэмдээ үзүүлж байгаа сөрөг үр дагаврууд их гараад байгаа. Тэгээ агаар хөрсний бохирдолч гэдэг юм уу. За замын төгсрэлч гэдэг юм уу. Ийм асуудал. Тэгэхээр энэ дэлхийн нийтийн одоо чиг хандлага хөгжлийнх нь нөхцлөөс харахад бол энийг бид нар зайлшгүй өөрчлөх ёстой. Тийм учраас бид нар энэ хэд төвлөлийг сааруулах, буулгах хүрээндээ бол
одоо шин дагуулгатууд, шинэ хотуудыг байгуулж хөгжүүлэх асуудлыг хэсгээс бас хэрэгжүүлээд явж байна. Тэгээ энэ хүрээнд энэ бодлогын хүрээнд бол Төв аймгийн хөшгийн хөндөд бас шинэ 100 модготынхаа шинэ төлөвлөлтийг бид нар боловсруулж байгаа. За ер нь бол энэ шинэ хотыг барьж байгуулахтай холбоотой энэ асуудал бол 2016 оноос бүр 12 оноос бүр эхлэлтэй судалгааных нь ажлууд хийж исэн. Тэгээд дунд нь бид нар 2 удаагийн бас төлөвлөлтүүдийг гаргаж ирсэн. За ийм байгаа. Тэгээ одоо энийгээ бид нар энэ ондоо бас шинэ төлөвлөлтийг гаргаж засгийн газраараа батлуулж одоо эхний бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхийн төлөвлөгөөтэй байна. За яагаад ер нь ингээд шинэ хот байгуулагдах юм суурь нөхцлүүд бүрдээд байна гэдэг. Тэгэхээр ер нь хот байгуулалтын асуудлыг ярихаар суурь асуудал бол энэ газрын асуудал, дээр нь дэд үтсийн асуудлууд нэлээд чухал байдаг үндсэн дэд үтсийн асуудал. Одоо хөшгийн хөндөд шинэ хэсэг сонгосны буудал маань баригдаад сая өнгөрсөн оны 7 сард ашиглалтанд орчихлоо. Тэгэхээр хуучин бол бид Улаанбаатар хотод л онгоцноос буудаг байлаа шүү дээ. Түүнээс гадна Төмөр зам гэхэд бид нар бас л Төв вокзал дээр бууж эндээс Монгол улсын өнцөг болон бүрлөө хүмүүс маань тарж явдаг. За буцаж цуглаж эндээсээ дэлхийн бусад улс орн руу зорчдог юм байсан байхгүй. Гэтэл энэ маань бас өөрчлөгдөж байна. Одоо бид нар Төв аймгийн одоо Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээр байрлах хөшгийн хөндөй гэдэг газарт одоо олон улсын сонгоцны буудлаар баригчлаа. Мөн түүнээс гадна одоо олон нийт бас мэдж байгаа мэдээлэл авсан баг Богдхан Төмөр зам гэдэг шинэ төсөл маань хэрэгжиж эхэлж байна гэсэн азаас. Энэ юу гэхээр одоо Төмөр зам маань бол Богдхан уулынхаа урдуур тийм ээ дайр өнгөрдөг болж байна. Энэ дайр өнгөрч байгаа маршрут дотор бол яг тэр олон улсын сонгоцны буудлын баруун урд хэсгээр дайрч өнгөрч байгаа. Тэгэхээр тэнд бас Төмөр замын одоо логистикийн төв бий болох ийм нөхцөл бүрдэж байгаа. За мөн түүнээс гадна авто замын хувьд гэхэд замын хувьд Алтан булгийг холбосон бас олон улсын чанартай AH3 гэдэг чиглэлийн авто зам бас яг энэ маршрутын дагуу явахаар байгаа гэдэг ч юм уу. Цаашдаа бас томоохон одоо дэд үтсийн төслүүд бас тэр тарасын дагуу явна гэдэг. Ингээд ирэхээр тэрлөө яаж ч том дэд үтсийн ийм төвүүд бол хотоос гадагшилж байгаа. Тэгэхээр энэ гадагшилж байгааг дагаад суурьшлууд өөрөө хотоос бас тэлж гадагшилж байна гэсэн. Хоёрдугаар хотын одоо энэ нийслэл хот маань бол өөрөө нэг 470 мянган га дэвсгэртэй. Тэгээд тэндээс бол одоо яг төвлөрч бидний амьдарч одоо барилгасан хэсэг гэхэд нэг 36 мянган га байгаа юм. Одоо энэ маань бол нэг хүн амын их төвлөлөөс болоод заашгүй тэлж байна. Одоо 47 мянга руу хүрч байна гэх жишээ. Үнэхээр нөгөө хүн амын төвлөрөл энэ юмнууд маань эргээд тэлэлт рүү орж хотчлт маань тэлж байна л да. Ингээд ирэхээр бид нар шинэ хот суурьшлыг бол суурьшлийн төвүүдийг бий болгох хэрэгтэй болж байна. Тэгэхээр хамгийн одоо боломжтой тохиомжтой гэдгийг бид нар хот тоглолтын бас үнэлгээ судалгаараа гаргаж ирж байгаа байршлаг маань хөшгийн хөндөд бол таарч байгаа. За одоогийн байдлаар бол хөшгийн хөндөд бид нар шинэ хот байгуулахад зориулаад засгийн газрын тогтоолоор нийтдээ нэг 31 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авчиад байна. Тэнд бүтээн байгуулалтууд хийж байгаа. За мөн түүнээс гадна энэтэй холбоотой 31 мянган га дээр шинэ 100 модготынхаа хөгжлийн ерхий төлөвлөгөөг бид боловсруулад бас одоо ингээ хэлэлцүүлээд явж байна. За засгийн газар орж батлуулах гэж байна ойрын хугацаанд. За тэгэхээр тэнд бол бид нар нэг эхний ээлжинд одоо усны судалгаа, за газар зүүн бас холбогдох судалгаанууд бий, хот байгуулалтын ижил үнэлгээнүүд хийгдсэн. Одоо эхний байдлаар нэг 150 мянга орчим хүн ам оршин сууж амьдрах ийм төлөвлөлт гарч байгаа. За тэгээд эн чин дотроо бол нэг хэд хэдэн бас бүс бүхий ийм одоо яг хот төлөвлөлтийн үүднээс бол тийм функцтэй байгаа л да. За нэгдүгээр мэдээж олон улсын сонгоцны буудал. За түүнээс гадна тээвэр логистик буюу авто зам, төмөр зам, агаарын тээврийг бий болгосон тийм хаб. Одоо их газрын бараг заримдаа бол хуурай бомтын ийм чиглэлээр цааш төгсчихөөр. За мөн бас тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн бүсүүдийг хөгжүүлнэ. Энэ дээр бол инновац чиглэсэн технологи тийм ээ орчин үеийн ийм үйлдвэрлэлийг ялангуяа бид нар бол илүү экспортоор чиглэсэн үйлдвэрлэлүүдийг бий болгож хөгжүүлэх юм боломжтой гэж харж байгаа. За мөн түүнээс гадна бас энд яригдж байгаа шил зүйл бол бас эдийн засгийн чөлөө төсвийг байгуулах ийм боломжтой гэдэг маань судалгаас төлөвлөлт гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар ч Монгол улсад бол одоо Алтан буулыг, цагаан нуурын
чөлөө төсгöd бий тийм ээ. Одоо энэ дээр харин Монгол улсын төв хэсэгт бас нэг тийм эдийн засгийн шин чөлөө төсвийг гэхдээ одоо бусад 3 чөлөө төсөөс өөр нэг гэсэн бас онцлогтой чөлөө төсвийг агуулж хөгжүүлэх ийм бас төлөвлөлтийг хийгдээд явж байна. За түүнээс гадна одоо засгийн газар төвшүүлсэн бодлого зорилт доторч байгаа одоо нийт их дээд сургуулиуд манай Улаанбаатар хотод төвлөрсөн 80% байна тийм ээ. Тэгэхээр энийг хотоос бас одоо гаргах тийм ээ. Бас орон нутгийн тэнцвэр төгслийг бий болох хүрээнд энэ их дээд сургуулиудыг бусад одоо суурин газруудад байгуулах шилжүүлэх ийм асуудал ирж байна. Тэгэхээр бас хөшгийн өн дээрээ бас их дээд сургуулиудыг хотхон эдийн засгийн сургуулийн туршилтын судалгааны төвүүдийг бас тэнд байгуулах төлөвлөлт явж байна. За мэдээж тэнд ажлын байр бий болох үйлдвэрлэл үйлчлэгээ хөгжихтэй холбогдуулаад тэнд хүн орчиж амьдрах учраас мэдээж хамгийн чухал юм бол орон сууц. Орон сууцны хангамжийг тэнд бий болгоно. Орон сууцны бас хотхон хорооллуудыг төлөвлөд ингээд ажиллаж байна. Тэгээд энэ дээр хамгийн чухал юм юу гэхээр тэр бүх зүйлүүдийг бий болгоход газраас гадна дид бүтц гэж би түрүүнд хэлсэн. Тэгэхээр тэнд байгууллагт дид бүтцүүдийн төлөвлөлтүүд явж байна. Уссан хангамж, дулаан хангамж, за ариут татвар, холбоо, мэдээлэл гэх тийм. Энэ бүх төлөвлөлтийн зургуудыг хийж байна. Томоохон төлөвлөлтийн зураг, үндсэн төлөвлөлтийн зураг, за түүнээс гадна бас эхний ээлжинд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын зураг төслүүдийг боловсруулад ингээд явж байна. Тэгээд энэ оны эхний хагас болтын зураг төслүүд маань батлагдаж дараагийн одоо хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажлуудыг эхлүүлнэ гэсэн юм төлөвлөгөөтэй л ажиллаж байна да. За таны түрүүн хэлсэнчлэн мэдээж одоо дид бүтц бол маш чухал гэж яригдчихэж байгаа. Тэгэхээр одоо энэ шинэ дагвал хат гэж яригдж байгаа. Тэгээ энэний хувьд одоо инженерийн чиг шугамж гэх юм уу тэгээ энэ дид бүтцийн хувьд одоо сургууль цэцэрлэг гэх мэтлэн яаж шийдэж байгаа вэ гэдэг. Тий. Дид бүтцийн хувьд бол түрүүнд хэлсэн олон төрлийн дид бүтцүүдийг байгуулна. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа эхний ээлжинд бол бас олон улсын сонгоцны бодлого чигээс автсан маань баригдсан байгаа. Тухайн орчинд бас хот хоорондын одоо жишээл Улаанбаатар Дундгов чиглэлийн, Төв зам чиглэлийн, Төв аймаг чиглэлийн автсамууд бас баригдсан байж байгаа. За одоо энэ дээр нэмээд бид нар бас юун түрүүнд энэ инженерийн шугам шилжээ айгуу чухал. Их усруудыг барьж байгуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол одоо жишээ нь шин цэвэрлэх байгууламж баригдана. За ер нь эхний одоо ер нь том хот маань өөрөө бүрэн байгуулагдах юм бол 20,000 хүртэл метр кубын багтаамжтай цэвэрлэх байгууламжийг төлөвлөж байна. За түүнээс эхний ээлжинд бид нар 3,000 метр кубын орчин үеийн одоо нөгөө нэг технологи бүхий ийм цэвэрлэх байгууламжийг байгуулна. Тэгээд тэндээсээ яаж яах вэ онцлог гэхээр бид нар эргээд тэр цэвэрлэх байгууламжаас гарч байгаа одоо саарл усыг эргээд ашиглах асуудлууд яригдж байна. Тухайлбал ногоон байгууламжийн асуудал эргээд тэнд баригдах дулааны их өсвөрлөгөө усыг ашиглах тий усыг их зохистой хэрэглэх энэ тал руугаа технологиудыг бас тэнд шингээж өгч байна. За түүнээс гадна одоо мэдээж Монгол улс бол өөрөө эрчим хүчний одоо нүүрсээр баялаг юм улс. Тийм учраас эхний ээлжинд бол бид нар эрчим хүчний нүүрс ашигласан дулааны станцыг байгуулахад төлөвлөж байгаа. За тэгээд дулааны станцууд ч одоо орчин үеийн технологид бол эргээд тэнд гаргаж байгаа утаа юм маань бол шүүлтүүрээр ороод их нарийн хортой тэр үзүүлэлт нөлөө багтай ийм технологиудыг бас төлөвлөж байна хийхээр. За мөн түүнээс гадна мэдээж одоо дэлхийн нийтээр ногоон хөгжил рүү явж байгаа. Бидний төлөвлөж байгаа хотын хувьд бас нөгөө ухаалаг ногоон ийм төлөвлөлтүүдийг бид нар барьж шингээж байна, хийж байна. За тэгэхээр сэргийгдэх хүч орж ирж байгаа. Бид нар бол аль болох байгалийн одоо сэргийгдэх эрчим хүч болох нар салхины эрчим хүчийг ашиглахаар түүн дотроо балива боломжтой маань бол тодорхой хэмжээнд одоо нарны эрчим хүчийг ашигладаг ийм байдлаар бас төлөвлөлтүүд хийгдэж байна. За түүнээс гадна мэдээж тэр орчинд бас салхины станцууд бий. Гэхдээ ер нь манай улсын хувьд бол эрчим хүч нь бол өөрөө төлөвлөсөн ийм нэгдсэн системтэй. Тэгээд технологиг нийлүүлж буцааж хэрэглэгч рүү өгдөг л дөө. Тэгэхээр томоохон тийм нарны станц салхины станцуудын хувьд бол мэдээж тийм байдлаар хийгдэх байх. Зүгээр объект тухайлсан болов байгууламжийн хувьд бол одоо илүү тэр нар салхины жижиг оврын ийм их усруудыг бас төлөвлөж өгч байгаа. Ийм зүйлүүд бол бас байна. Ер нь тэгээд ногоон байгууламжийн хувьд ч гэсэн одоогийн олон улсын жижиг төрсэн хэмжээнд тийм ээ нэг хүнд оногдох талбай хэмжээнүүд маань тэр хэмжээнд бас
төлөвлөж байгаа гэх. Одоо ер нь тэгээд бид нар олон улсын аль болох дэвшилтэд тэв зүйлүүдийг өөрсдийнхөө төлөвлөлтөнд тусгаж өгч ингэж ажиллаж байна. За мэдээж түүнээс гадна манай энэ дээр бол шинэ хот байгуулах асуудал бид нар ер нь 1990-ад оноос хойш өөрсдөө ерөөс шинэ хотыг байгуулсан юм түүхгүй байгаа тийм ээ. Төлөвлөжсэн түүхч багтай. Тэгэхээр одоо энэ хувьд бол Монголын үндэснийхээ одоо энэ боловсон хүчний оролцоотойгоор хийж байгаагаас гадна бид нар бас гадны зөвлөхүүдийг дэлхийн хэмжээнд бас энэ шинэ хотуудыг байгуулж хөгжүүлж исэн улс орнуудын туршлагаас бас судалж тентхийн одоо олон улсын байгууллага гадаадын эксперт мэргэжлүүдийг бас энд зөвлөхөр оролцуулж байгаа ийм ажлуудыг зохион байгуулж байгаа. Тухайлбал одоо саяхан бид нар бас яг энэ шинэ хот байгуулж хөгжүүлсэн, мөн эдийн засгийн чөлөө төсвийг байгуулж хөгжүүлсэн энэ одоо дэлхийд одоо хөгжлөөрөө бас тэргүүлэгч орнуудын хэмжээнд хүрч байгаа энэ Солонгос улсын туршлагаас манайхыг газар дээр очиж судлаад самтай ажиллаад тогтоогод ирлээ. Тэр тухайлбал Солонгосын Сижүү гэдэг одоо засгийн төвөө бид шинээр байгуулсан ийм хот байгаа. Одоо цаашдаа 500,000 хүнтэй болох одоогийн байдлаар 300,000 хүнтэй байгаа ийм хотыг яг бодиттой амьдралд авчиж үзэж тэр хотыг байгуулахад ажилласан мэргэжилтнүүдтэй уулзаж арга туршлагаас нь суралцаж дараа Монгол улс руу урьж ажилуулж бас энэ зүйлүүд дээр оролцуулах. За түүнээс гадна та бүхэн мэдж байгаа Инчон гэдэг одоо бүс нутгийн хэмжээнд бас их одоо дэлхийн хэмжээнд хэрэгдэх юм эдийн засгийн чөлөө төсвийг байгуулж хөгжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ туршлагаас бас энэ хамтд нь үзэж харж ирчээд ингээд ажил болгоод манайх ажиллаад эхэлсэн явж байна. За түүнээс гадна мэдээж бусад өндөр хөгжилтэй орнуудын дэлхийн одоо эхний 100-д ордог компаниуд байна. Яг хот төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр тэр компаниудтай ч бас бид нар тодорхой төвшөнд харилцаа холбогдохтойгоор туршлагаас нь судлаад зөвлөгөө аваад явж байгаа юм ажлуудыг зохион байгуулж байгаа Японы ч гэдэг юм уу тийм. За түүнээс гадна олон улсын байгууллагуудтай бид нэлээд харьцаж ажиллаж байна. Энэ бол бүтээн байгуулалтын гэдэг бол маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Тэгэхээр бид нарт бол олон талын их үүсвэр шаардлагатай. Бид нар бол зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэдэг юм уу дотоодын хувийн хвшлийнхийнхаа оролцоотой энэ хөрөнгө оруулалтыг бүрдүүлнэ бол их очиод дутагдaltaй юм болно. Тийм учраас бид нар олон талын одоо хөрөнгө оруулалтуудыг татах ийм ажлууд дээр судлаад ажиллаж явж байна. Тухайлбал одоо Азийн хөгжлийн банк байна. За мөн UN Habitat гэдэг нэгдсэн үндэсний байгууллага тэгээд Тухайн нутгийн суурьшлийн хөтөлбөр хотчлтын асуудлыг хариуцдаг байгууллагатай бас экспертийн түвшинд ажиллаж байна. За ер нь тэгээд одоо бүхэл талын оролцоог бид нар аль болох хангах ийм зорилготой ажиллаж байгаа. Тэгээ мэдээж хамгийн чухал бол зөвлөл түрүүнд хэлсэн энэ бол Төв аймаг дээр нутаг дэвшигтэй байгуулагдж байгаа ийм хот. Тийм учраас бид нар орон нутаг Төв аймгийнхантайгаа бол ард иргэдтэй тэр за удирдлага таанч тэр нэгт бас хамтарч ажиллаж ажлуудыг зохион байгуулж байгааг бас хэлэх нь зүйтэй хаа. Тийм тэгээд ийм байдлаар ер нь ажлууд их агцтай явж байгаа гэж ингэж харж байгаа. Ер нь бол одоо Улаанбаатар газрын түвшний хувьд одоо 70-80% нь одоо газар хөдлөлт өртөх магадaltaй гэсэн бас нэг судалгаа явагдаад байдаг. Тэгэхээр мэдээж бид нар бол одоо нэг Монгол улсын хэмжээнд гэх юм уу яг одоо бусад улс орныг бодоход бол далайн гарцтай ч юм уу одоо яг зөвхөн бомбт төр чиглэгдэх тийм бүс биш хуурайшилтай тэг яг салхины чиглэлтэй ийм улс орн байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ шинэ бүтээн байгуулалтууд ингээ явагдаад эхлэхэд мэдээж олон улсаас бас ингээ гарцтай болж байгаа хэрээр бас цаашдаа улс орны хөгжил нь одоо олон улстай илүү нээлттэй илүү ойрхон харилцах ч юм уу одоо бидний дэлхийдээ харьцах тэр гарцыг бас нээж ийн гэж харж байна л та. Тэгэхээр энэ тал дээр бас ер нь бидний зүгээс харж байгаа нөхцөл байдал нь болохоор одоо нөгөө гоё сайхан бүтээн байгуулалт байх тусмаа одоо энэ улс орны барилгын дэд бүтцийн одоо нэрийн хуудас гэж харагдаад байна л та. Энэ тал дээр бас ямар төлөвлөлт байгаа бол гэдэг тал дээр. Тий. Ер нь бол мэдээж альва хийгдэж байгаа бодлого, төлөвлөлт, тэгэл хөрөнгө оруулалт нөгөө бүтээн байгуулалтаар илэрдэг л те. Тэгэхээр энэтэй холбоотой хот байгуулалтын барилгын салбар гэдэг бол нэлээд бас чухал салбар байдаг. Тэгэхээр энэ дээр чинь манай одоо яамны хариуцлага чиг үүргийн хүрээнд чинь зүгээр барилга хот байгуулалтын яам гэдэг нэрнэн доор олон салбар байдаг. Тухайлбал
геодезик зүүн салбар байна. Газрын харилцааны салбар байж гэн. За хот байгуулалт, барилга, за таана нийтийн аж ахуй, инженерийн дэвтцгээд. Тэгээ бид нар бол одоо төлөвлөж хийхээс гадна тэрийг дараа нь барьж ашиглах асуудал байдаг. Барилга гэдэг байж гэн, барилгын материал гэдэг байж гэн. Тийм ээ. Энэ олон салбарууд манай яг энэ яамны хариуцлага чиг бүрэгт одоо бид 7-8 салбарыг ингэж багтааж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд маань цогц нэг бодлогодоор бүтээн байгуулалтыг хийж чадсанараа энэ нь өөрөө цаана харагдах олон улсад биднийг ямар төвшөнд яваа хөгжил ямар төвшөнд байгааг илэрхийлдэг ийм л зүйл гэж би хардаг. Тэгэхээр их чухал салбарын байгаа манай салбарт. Тэгэхээр энэ дээр бол нэгдсэн бодлогыг төлөвлөлтийг бид нар барьж ажиллаж байна. Тэгээ ер нь одоо бид нар бас дэлхийн нийтэд бидний харуулах нэг зүйл бол Монгол улс одоо би яг хийж байгаа ажиллагаа л уяад хэлж байна. Хэлдүүлж хэлэхэд бол энэ шинэ хотыг бид нар яаж байгуулах гэж байна, яаж хөгжүүлэх гэж байна гэдэг үг дээр бол ер нь их анхаарал хандуулж байна. За бид нар ер нь тэгээ сая хэлсэн шинэ хотынхаа барьж байгуулахтай холбоотой асуудлаар ер нь гадны байгууллагатай харьцахад бол энэ дээр маш их одоо сонирхол, оролцох сонирхол ийм юмуд их байгаа харагдаж байгаа. Тэгэхээр энийг бид нар их сайн үр дүнтэй хийж хэрэгжүүлж чадвал бас Монголын бас нэг дүр төрхийг одоо дэлхийн дэд харуулах ийм боломж гарна хаа гэж ингэж харж байгаа. Энийг дагаад бас нэг олон улсын хөрөнгө оруулалт татах гэх мэтлэн мэдээж одоо бизнесийн чиглэлийн компаниуд төрөл айгүй олцтой байх гэж ерөөдөө бол харж байна. Тийм. Ер нь бол юу л да шинэ хотыг байгуулаад тэнд одоо бас хот байгуулалт гэдэг бол өөрөө цаана бас эдийн засгтай заашгүй холбогдох хэрэгтэй. Тэгээ хот байгуулж байна гэдэг бол цаана хотын эдийн засгийн нэг том бас зүйл бий. Тэгэхээр энийг бид нар яаж харж төлөвлөж чадах вэ? Түүнээс гадна хотоос гадна хот өөрөө тухайн хотын бүс гэж байна. Тухайн бусад хот сууринтайгаа яаж харилцах вэ гэдэг асуудал аягүй чухал. Тэгэхээр тухайн бүс, тухайн хотод бид нар энэ эдийн засгийн асуудлыг зөв гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр тэнд бид нар эдийн засгийг хөгжүүлэх тийм таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бид нар яг төлөвлөлт яриад би сая ярьж байна. Гэхдээ тэрний цаана бид нар энэ бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай хууль эрх зүйн орчин, бусад одоо эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай тийм таатай нөхцөл боломжуудыг бий болгох хэрэгтэй. Түрүүнд би төлөвлөлтөндөө сууж байгаа асуудал ярьж байгаа асуудлыг хэлсэн эдийн засгийн чөлөөт бас байгуулна гэдэг. Тэгэхээр хаана хамгийн тийм одоо юу гэх хөрөнгө оруулалттай ороод эргээд мэдээж хөрөнгө оруулалттай орсон гэдэг чинь эргээд ашиг олж авахыг бодно шүү дээ. Тэгэхээр тэр ашиг олж авах нөхцөл нь бол хамгийн одоо татврын хувьд, гайлын хувьд гэх юм уу үйлдвэр хөдөлгөөн явуулах хамгийн одоо ямар таатай нөхцөл байгааг энэ хөрөнгө оруулагчид бол дэлхийн хэмжээгээр хаана тийм юм бий болж ийнэ гэж байнга харж анзаарч идэг. Тэгэхээр тийм зүйлийг бол бид нар энэ одоо шинэ хотынхаа бүтээн байгуулалтын тэй холбож ингэж бий болгож чадвал энэ боломжуудыг дагаад одоо бусад гадны хөрөнгө оруулагч нар орж ирэх тэрийг дагаад улсын бас эдийн засгийг одоо өсгөх ийм боломжууд нь бол бий болно л гэж харж байна. Тэгээ барилгын салбарын хувьд бол мэдээж яг цаг хугацааны хувьд нэлээд удаашралтай гэж сонссон. Тэгэхээр энийхээ хүрээнд бас одоо Улаанбаатар хот дахь дэд бүтцийг хэрхэн сайжруулах вэ? Магадгүй энэний цаана болохоор мэдээж эдийн засаг бол явагдаж байгаа энэ салбарыг ерөөдөө бол зорж дагуул хийж байгаа маш олон салбарууд байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас та ер нь бол юу гэж бодож байгаа вэ? Тий. Чухал мэдээж бид нар хөгжлийн асуудлыг ярихаар түрүүнд хэлсэн. Энэ хот суурны хөгжлийн асуудлыг ярихаар дэд үтцэл хамгийн чухал байдаг. Дэд үтцийг бол бид нар яг үдэ дэд үтц чинь газар доогуур бас хийгдчихдэг. Тэр болгон хүний нүдэнд харагддаг юм бүтээн байгуулалт л та. Тэгсэн мөртлөө тэр хийгдснээс нь бүгд нөгөө хангамжаа авдаг. Усаа авч хэргэлдэг, дулаанаа хэргэлдэг, цахилгаанаа хэргэлдэг. Тэгэхээр хамгийн гол нь энэ газар доор хийж байгаа энэ дэд үтцийн бүтээн байгуулалт бол хамгийн суур нөхцөл юм аа. Тэгэхээр тэрэн дээр бол бид нар өөрийн чинь хэлдгээр хамгийн чухал нь бас бодлогоо чиглүүлж ажиллаж байгаа. Гэхдээ манай салбарын хувьд бол ус хангамж ариуд татваргын
асуудал нь байгаа. Эрчим хүчний яамд бол дулаан цахилгааных эрчим хүчний асуудал хариуцж байна. Холбоо бол бас тусдаа байж байна. Одоо сая захин хөгжлийн яам байгуулагчлаа. Энэ яамны хувьд харилцаа холбоо мэдээллийн асуудал хариуцж явж байна, тийм ээ. Гэхдээ энэ дээр маань өөрөө засгийн газрын түвшинд бол зангидагдаад ингээд хэрэгждэг. Тэгэхээр ус хангамжийн хувьд гэхэд Улаанбаатар хотод ер нь сум шүлжээгээ одоо эн чинь ашиглалтын хугацаа гэж хэлдэг л дээ. Гэхдээ түрүүнд чи хэлэхдээ яг барилга удаан хугацаатай хэлчих шиг болоо. Барилга байгуулалт баригдахад бол тийм удаан хугацаа байхгүй. Зүгээр хот байгуулалт талдаа бол олон жилийн хүч хөдөлмөр ордог гэдэг агуулгаараа хэлж байгаа байх гэж ойлгож байна. Аливаа хийж байгаа бүтээн байгуулалт бол хийгдсэн хэрэгэлсэн материал технологиос хамаарат цаг хугацаа орно. Одоогийн Улаанбаатарын түвшинд бас шугам сүлжээний хувьд одоо бид нар чинь хоёр нийгмийн харилцаанд ажил хөгжиж байна шүү дээ. Эхлээд 1990-ад оноос өмнө бид нар бас энэ социалист системд байсан, төвлөрсөн тийм ээ. 90-ад оноос хойш ажилласан ийм нийгэм рүү ороод зах зээлийн зарчмаар хөгжөөд явж шүү дээ. Тэгэхээр энэ аль аль нийгмийн үед хийгдсэн бүтээн байгуулалтууд байгаа. Тэгэхээр өмнөх одоо цаг хугацаанд хийсэн энэ шугам сүлжээнүүдээс бас шинжлэх шаардлагатай нууцсан зүйлүүд бий. Тэрийг бас холбогдох төлөлтүүдийн гаргаад бас шинжилээд ингээд улсын болон орон нутгийн төсөв хөрөнгө оруулалт за бас төр хувийн хвшлийн хэлбэрээр концесс гэдэг юм хэлбэрээр хийж байгаа бүтээн байгуулалт бас явж байгаа. За зүгээр сүүлийн үед одоо хамгийн томоохон бүтээн байгуулалтын манай яамны хувьд бас нийслэлтэй хамтдаа хэрэгжүүлж байгаа төсөл юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын одоо мянган солилтын сангийн өсөлтгөө тусламжаар хийж байгаа нийслэлийн одоо баруун доод их усрын ус хангамжийн их усрыг нэмэгдүүлэх юм төсөл байж байна. Энэ бол Улаанбаатар хотын ус хангамжийн их усрыг нэмэгдэж байгаа гэсэн. Монгол улс бол ерөнхийдөө ус хангамжийн их усрын хувьд дандаа бүний их уср хийдэг тийм ээ. Монгол улс гадаргын одоо ус ашиглах бол ийм одоо газар зүйн нөхцөл боломжтой бас тийм байх шиг байна. Багтаа байгаа. Тэгэхээр энэ усны их усрын хангамжийг нэмэгдүүлэх төсөл маань хэрэгжээд эхэлсэн 25 он хүртэл үргэлжлээд явах. Ийм төсөл байгаа. Энэ бол маш их чухал төслөө. Мөн түүнээс гадна энэ ус хангамжийн их усрыг нэмэгдүүлэхээс гадна бас энэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа одоо төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа одоо усыг бас цэвэршүүлж үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах бас ийм технологийн нэвтрүүлэх ажлын төслийн хүрээнд хийгдэж байна. За түүнээс гадна одоо Улаанбаатар хотын манд төв цэвэрлэх байгууламж бас шинжлэгдэж байгаа тийм ээ. Бас удаан хугацаанд асуудал дагуулдаг байсныг мэдж байгаа бид нар төв цэвэрлэх байгууламжаа үнээрээс эхлээл бид нар олон жил ярьдаг байлаа шүү дээ. Одоо энэ асуудал бол үндсэндээ шийдээд шинэ цэвэрлэх байгууламжтай орчин үеийн технологитой ийм үйл цэвэрлэх байгууламжтай болж байна тийм ээ. Болж байна. За ингээд ийм төслүүд бол бид нарт бас томоохон төслүүд явж байгааг хэлье. Тэгээд эрчим хүчний чиглэлээр л мэдээж дулаан хангамж, цахилгаан хангамж их усруудыг одоо байгаа их усруудыг нэмэгдүүлэх төслүүд явж байгаа. Тэгэхдээ тэр бол өөрөө бас тусдаа хариуцсан юм тавьчаас миний зүгээс бас хэлэх зүйл багтаа байна. Тэгээ зүгээр бидний хариуцж ажлын өрөөндөл юм байна. Дахин төлөвлөлтийн бас нэг одоо нэг чиг шугам гэх юм бол нэг гэр хорооллын дахин төлөвлөлт те за хугацаанд болсон хуучны орон сууцыг одоо дахин шинжлэх мэтлэн бас яригадаад явж байдаг. Тэгээд энэ тал дээр бас ямар бодлогыг ерөнхийдөө явуулж байгаа юм бол. За энэ бол бас нэг хот байгуулалтын одоо нэг одоо хэрэгжүүлдэг ийм төслүүдийн нэг хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлдэг. Энэ бол хот сууны дахин хөгжүүлэх гэдэг ийм зүйлтэй. Тэгээ Монгол улсын хувьд бол 2015 онд улсын хурлаар хот сууны газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг хамгийн анх удаа бас баталсан байдаг. Тэгээ энэ хууль маань бас хэрэгжээд одоо бас бараг 10 орчим жил болчлаа тий 7-8 жил хэрэгжээд явж байна. Тэгээд тухайн үед энэ хот сууны газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой шинэ хуулийг гаргах хүрээнд бас Японы JICA байгууллагын тусгаатайгаар бид төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээндээ бас суулж гаргаж ирсэн юм байна. За тэрнийг хууль гараад одоо амьдралд хэрэгжээд энэ бол явж байна. Тэгээд түүнээс гадна хуулиа дагаад бас 9 ч одоо дүрм журмыг босруулж шинээр босруулж гаргасан ингээ мөрдөгдөж байгаа. Тэгэхээр ер нь бол мэдээж яам бол өөрөө бодлогын асуудал хариуцж явдаг учраас бодлогын асуудал дотроо энэ хууль эрх зүйн орчныг их зөв бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Тэр хууль эрх зүйн орчин өөрөө ямар бүрдэж байна, сайн байна уу, муу байна уу гэдгээс болоод бас амьдралдаа хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд маань өөрөө одоо зөв хэрэгжих үгүй гэдэг зүйл байдаг л да.
Тэгэхээр энэ дээр нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. За ер нь хот сургуулийн газар дахин хөгжүүлэх тухай хуулиараа бол яг энэ хот сургуулийн одоо энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, орон сууцны одоо хуучин барилга байгууламжийн болон шинжлэх төслүүд эдгээр бол тухайн орон нутгууд хариуцж байгаа. Одоо яах юм бол нийслэл маань өөр яг хэрэгжилтийг хариуцна. За бусад хоттой аймагуд ч гэсэн тийм ээ Эрдэнэ торхон гэвэл өөрсөн дээрээ энэ төслүүдийг хариуцж хэрэгжилтийг явуулдаг юм. Тэгээд яг хоо 2021 оны байдлаар одоо бид нар хамгийн гол нь одоо Улаанбаатар хотын чинь оршин сууж амьдарч байгаа хүн амын чинь бас 40 гаруй хувь нь гэр хороолт амьдарч байна. За нэг 50 гаруй хувь нь бол орон сууцнд одоо инженерийн дэд үтсийн хангамжт орон сууцнд амьдарч байна. Тэгэхээр биднээс чинь бараг тал орчим хувь нь гэр хороолт байна гэдэг бол Монгол улс нийслэл хотын нутаг дэвсгэр ихэнх хувь нь бас гэр хороолт байж байгаа. Эзэлж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ гэр хорооллоос үүдэлтэйгээр бас агарын хөрсний бохирлууд үүсдэг. Тийм ээ. Гэр гэдэг бол өөрөө яг нүүдэлчин хүмүүсийн амьдралын хэм маяг тохирсон ийм сууц. Тий. Гэвч одоо энэ бол нөгөө суурин одоо яг газарт ороод ирэхээр бас зарим талаараа тохирохгүй зүйлүүд байна, тийм ээ. Бид нар тэр гэр хороолт амьдраад эхлэхээр дэд үтсийн хангамж гэдэг юм бол үндсэндээ яг төвлөрсөн байдлаар юм уу, бие даасан хэсэлсэн байдлаар шийдсэн зүйл бол багтаа байдаг, тийм ээ. Өөрийн онцлог тэр. Тийм учраас нөгөө нэг ариун цэрийн байгууламжийн хувьд хөрсөндөө бохирлыг бий болгодог. Гэрийн хувьд бол одоо өөрөө халаахын тулд нүүрс хэрэглээд тэр маань эргээд утаа гарч бохирдол бий болгодог байсан, тийм ээ. Одоо харин энэний зарим технологийн шийдлүүдээр бид нар шийдээд арилгах гэж ажиллаж байна. Тэгэхээр гэр хорооллыг бол зайлшгүй энэ орчин үеийн суурин юм хот суурныхаа одоо хөгжилтэй уялдуулаад дэд үтсийн хангамжт болох хэрэгтэй. Тэгээ энэ чиглэл рүү бол төслүүд нийслэлд бол хэрэгжээд явж байгаа. Зүгээр 21 оны байдлаар ихэд нийслэлд нийтдээ нэг 20 байршил дээр 47 хэсэгчлсэн талбай дээр ийм 37 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлж байна. За ер нь зүгээр төслүүд хэрэгжүүлээд 21 оны байдлаар ихэд нэг 10,700 гаруй орон сууц ашиглалтанд оруулсан байна. Тэгэхээр гэр хороол нөгөө хашаанд байсан 10,000 айл орон сууц зур бас шилжсэн ийм байгаад байгаа. За газар чөлөөлт гэхэд нэг 2,500 гаруй нэгж талбарыг чөлөөлсөн байна. Тэн дээр орон сууцнууд баригдсан байна. Тэгээ явж байгаа. Тэгээд гэр хорооллыг бол мэдээж Улаанбаатар хотын хөгжлийн ерхий хөтөлбөрөнд бас одоо хотын төвийн хэсэг, дунд хэсэг, захын хэсэг гэдэг байдлаар хөгжүүлэхэд тусгацсан байт. Тэгэхээр энэ төлөвлөлтийнхаа дагуу төслүүд маань явж байгаа. Тэгээ ер нь олон улсад би бас энэ хот сууны дахин төлөвлөлтийн чиглэлээр очиж бас төслүүд юмнуудад танилцж ясал та. Ийм дахин төлөвлөлтийн төслүүд бол их хугацаа ордог юм билээ. Ерөөсөө олон улс ч гэсэн тийм байгаа. Яагаад гэвэл энэ өөрөө нөгөө тухайн газарт амьдарч байгаа иргэд тэд нар ч өөрөө газараа эзэмшиж, нүүдэл хөрөнгөө эзэмшиж, өвчлөлтсөн улсууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй энэ төслийнхаа тохирч хэрэгжүүлнэ гэдэг дээр нэлээд хугацаа ордог юм билээ. За нэг 1000 хүнтэй тохирохын тулд жишээ болгож хэлэхэд 1000 хүнтэй тохирохын тулд гэхчил тэр дундаас бүр эсэргүүцдэг хүмч бай. Би Солонгост жишээ нь очиод харж яхад энэ би одоо үр удмаараа энд амьдэрсэн хүн би эндээс явахгүйгээр газар чөлөөлөхгүй байж байгаа. Үлдчихсэн 2-3 айл байж идэг тийм. Монголд ялгаагүй яг амьдрал тийм л байгаа. Тэгэхээр дэмжиж байгаа нь хэд байдаг үлээ тэгэл явна штэ. Тэгэхээр тэр болгонтой яриа хилцлүүд явдаг. Тэгэхээр хугацаа их ордог юм билээ. Японд бас тийм байсан. Тийм. Хятадд бас хятад тийм явж илээ. Тэгэхээр энийг бид нар бас их зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол нөгөө шинэ газар дээр шинэ юм байгуулж байгаа биш учраас одоо өмчлөгч эзэмшигч хүмүүстээр ярьж тохирч асуудлаа шийддэг учраас энэ их хугацаа ордог. Тэгэхээр юу өнөө маргаашгүй энэ асуудал шийдэх юм шиг гэдгийг бас хараарай. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэгч болгоом нь бас янз бүр шүү дээ дотроо. Тэгээ иргэдтэйгээ яаж ажиллаж байгаа, яаж тохиолж байгаа. За хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн дээр бол иргэдийнхэн 80-аас доошгүй хувийн одоо газар эмчилтэгч, үйл хөдлөх өмчлөгчийн одоо зөвшөөрлийг авсны үндсэндээ төсөл өөр хэрэгжинэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэмжээгээр бас цаг хугацаа зарцуулагдж байгаа. За түүнээс гадна бас энэ дид бүтцийг барьж байгуулахтай холбоотой бас цаг хугацаанууд. Тэнд чинь дид бүтц очихгүйгээр тэнд орон сууц босгох ч гэдэг юм уу, амны орон сууцнууд, олон айлын орон сууц босгох юм нөхцөл бүрдэхгүй л дээ. Мөн түүнээс гадна тэнд чинь нийгмийн дид бүтц чиглэлд бас асууж илээ. Дид бүтц зүйл дотор нийгмийн дид бүтц, инженерийн дид бүтц гэдэг дараа ялгаатай. Нийгмийн дид бүтц чиглэлүүд бол сургууль, цэцэрлэг гэдэг
яригдчихна. Тэгэхээр тэр юмнуудаа бас барьж байгуулах газрууд маань ягаад гэвэл тэнд ерөөсөө сул газар гэдэг юм бол байхгүй шүү дээ. Заавал нэг иргэн өөрөө өмчлөсөн эзэмшсэн газрууд байсан. Тэр болгон дээр хаана юу байгуулах вэ гэдэг эхлээд төлөвлөнө. Тэгээд тэрийг иргэдтэй танилцуулна. Иргэд зөвшөөрөх ёстой. Тэгжээ тэр төсөл хэрэгжүүлэгч минь ажил руу орох ёстой. Хөрөнгө оруулалтад татах ёстой гэдэг энэ үе шатны ажлууд гэхэд лав 5-6 төрлийн үе шатны ажлууд байдаг. Тэгэхээр энэ ажлууд хийгдэж явах хугацаа ороод байгаа. Гэдгийг бас ойлгох ёстой байх. За хоёрдугаар мэдээж төсөл хэрэгжүүлэгч дотроо сонгон шалгуулалтын шатанд бас зарим төсөл хэрэгжүүлэгч ажлаа авсны дараа өөртөө бас менежментээ буруу хийснээсээ бас төслүүд унах ийм зүйлүүд байдаг. Аль ч газар байдаг. Тэгэхээр тийм тохиолдлуудтай үед бас заримдаа иргэдэд үүсэж байгаа хохирол тийм ээ ийм зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр энийг бол бид мэдээж хууль эрх зүйн орчинд бүрдсэн учраас энэ хүрээнд арга хэмжээнүүдийн бол яг орон нутгийн зүгээс их сайн тодорхой аваад явчихвал энэ асуудал бас шийдэгдээд явах боломжууд байна гэж харж байгаа. Тий. За тэр дөрөв чи бас дурдж газар хөдлөлийн асуудал яриадсэн тийм ээ. Энэ газар хөдлөлийн одоо идэвхтэй өсөлт Монгол улс бас байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид их онцгой хандуулах хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дотор энэ газар хөдлөлтөөс үүдээд энэ төв суурин газрууд дээр яадаг вэ? Балуу байгууламжийн чанарын асуудал ярив. Тэгэхээр энэтэй холбогдуулаад энэ одоо ашиглалтын шаардлага хангахгүй балуу байгууламжуудыг бид заашгүй бас буулгаж эргэж шинэ одоо норм стандартын дагуу шаардлага гэсэн юм орон сууцуудыг барих хэрэгтэй байгаа. Тийм ажлууд бол бас нийслэлийн хэмжээнд хэрэгжиж явж идэв. Гэхдээ яг энэ дээр бас янз бүр за төсөл хэрэгжүүлэгч гэдэг бол хувийн хэвшил юм гэдэг бол нэгдүгээр хөрөнгө оруулалтаа ихээр эргээд бид нар өөр дээр бас тодорхой хэмжээний ашиг олох ийм төслүүдийг хардаг шүү дээ. Тэгэхээр тийм үүднээсээ ашиглалтын шаардлага орон сууцны буулгаад байлгажуулж байгаа төслүүд бол нийслэл бий. Тухайлбал та бүхэнд харж байгаа хан уул дүүргээрээ буусан балуу байгууламжуудыг буулгаад байсан шинэ орон сууц сайхан босцсон байж байгаа. За мөн түүнээс гадна яг энэ хувийн хвшлийнхныг өөрсдийнх нь бас сонирхлыг төрүүлэхгүй тэд нар өөрсдөө орох сонирхолгүй бас тийм нэг газрууд байдаг л та. Тэрэн дээр бол илүү ус өөрөө бас хөрөнгө оруулалтаар орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд бол бий. Тэгээд тэр ажлууд одоо бас тодорхой хэмжээнд хийгдээд явж байгаа ажлууд бий. Тэгэхдээ нэг бас цаг хугацаа бас харуулах байх гэж харж байна тийм. Сүүлийн жилүүд бол ипотекийн зээлийг бол нэлээд бас дэлгэр одоо хүмүүс болж хөлөөд ингээд авах боломж болцоог ерөөхдөө олгосон. Тэгээд энэ бас нэлээд үр дүнтэй явж байгаа төсөл гэж хэрэгжиж байгаа гэж харж байгаа. Тэгээд одоо ерөөхдөө бол орон сууц сонирхож байгаа хүмүүс ч юм уу те мэдээж одоо бидний эдийн засгийн хувьд бол ингээл 100% бэлэн төлөвлөлт ч юм уу ямар нэгэн байдлаар дутах. Тэгээд энэ тал дээр бас чиглэж байгаа юм том бодлого. Цаашдаа ер нь хэдийн хугацаанд ингээд үргэлжлэх бэ? За энэ бол бас чухал зүйл. Тэгээ бас зөв зүйл хөндөж асууж байна. Тэгээ ипотекийн орон сууцны энэ зээлийн хөтөлбөр яагаад бас барилгын салбартай холбогдоод байгаа юм бэ гэхээр өөрөө ерөөсөө энэ барилгын салбарын энэ ялангуяа энэ орон сууцны зах зээл бол өөрөө нөгөө эрэлт нийлүүлэлтийн харьцаан дээр байнга явж идэг ийм зүйл. Өөрөө зах зээлийн зарчимч дээр юм. Тэгэхээр ипотекийн зээл бол нөгөө нэг эрэлт талдаа илүү бидний асуудлыг дэмжиж явж байгаа зүйл л дээ. Манай барилгын салбар чи өөрөө ер нь бол хувийн одоо хэвшилтэд толгуулсан юм салбар. Одоо төрийн оролцоо багт дандаа хувийн хэвшлийнх нь бүтээн байгуулалтыг бас хийж оролцдог. Тэгэхээр тэр хувийн хэвшлийнхний хийх гэж байгаа тэр бүтээн байгуулалт нь зайлшгүй тэд нар ч өөрсдөө нийлүүлэлтийг бий болгож ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нийлүүлэлтээ хийхэд нь заавал тэнд чи эрэлт үүсч тэрийг чи хэрэглэгч байх хэрэгтэй. Тэгэхээр тэр байхгүй бол энэ нийлүүлэлт өөрөө унам тийм ээ салбарт хямрал авчирдаг. Ийм учраас бид нар энэ ипотекийн зээлийн хөтөлбөр гэдгийг бол засгийн газраас за тэгээд Монгол банктай бас хамтраад хэрэгжүүлээд явж байна л да. Анхаа одоо хэрэгжүүлж эхэлснээс хойш бас 10 гаруй жил болчлоо. Тэгээ одоо энэ ипотекийн зээлийн хөтөлбөр бол ер нь бас олон улсад байдаг энэ жишгийнхаа дагуу хэрэгжиж явж байгаа. За хэрэгжүүлэхдээ бид нар бас банкны салбаруудтайгаа банкныхаа салбартай хамтарч хэрэгжүүлдэг юм байгаа. За мэдээж одоо Монгол улсын өөрийн бас онцлог юмудаас хамаарат энэ ипотекийн зээлийн хөрөнгөний хөөсөр бол бас Монгол банк барилжааны банкудаараа дамжуулж ингэж болгогдож явж байгаа. Энэ дээр нь гол нь бид нар
салбар дотроо бол энэ эрэлтийг бид доктортой байлгах хэрэгтэй. Эрэлтэд тэмцсэн юм бодох юм жил. Тэгээ ер нь 21 оны байдлаар бид нар харахад нийтдээ нэг Монгол улсын хэмжээнд нэг 17,500 орчим айл орон сууц харагдсан байна. Тэгэхээр сая ингээд үндсэндээ сүүлийн 2 жил бид чи ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бас хямралтай байлаа шүү дээ. Харьцангуй тийм ээ дэлхийн нийт тийм байлаа. Ийм үед бид нар энэ ипотекийн зээл болголтыг зогсоохгүйгээр явуулснараа энэ улсын эдийн засаг цаана энэ салбарыг бид нар бас яг доктортой ойлгож чадсан гэж харж байгаа. Одоо ийм үед 17 мянган айл орон сууц баригдаж ашиглалтанд орно гэдэг бол айгүй том үзүүлэлттэй. Бид нар ер нь 12 оноос ингээд харахад ер нь хамгийн оргил үедээ бид нар нэг бас л нэг 14-15 мянган айл орон сууц барьж ирсэн байдаг. Одоо нэг эдийн засаг сайн байх үед штэ бид нар. Гэтэл одоо бид яг энэ хямралын эдийн засагтай нөхцөл байдалтай үед бол энийг хийж чадсан байна. Энд бол гол нөлөөг бол ипотекийн зээл үзүүлэлттэй. Ягаад гэвэл нөгөө иргэдрүүгээ чиглэсэн одоо хөрөнгөний их усрыг бий болгочихгүй орон сууц худалдаж авах. Тэгээд ингээ харахад нийслэлд нэг 14,100 орон нутагт нэг 3,300 орчим орон сууц ашиглалтанд орсон. За энэ хэмжээгээр нөгөө ямар хэмжээний хүмүүс одоо ямар хэмжээний одоо их усрыг бид нар зарцуулж байгаа гэхээр нэг их 80 12 тэрбум төгрөгийн хөрөнгөний одоо ипотекийн зээлийн их усрыг шийдвэрлэж олгосон байгаа байхгүй иргэдтэй. За иргэдэд болохоор иргэдийн хувьд бол нэг 13,000 одоо 300 орчим зээлдэгчийн зээлийг авсан. За тэгэхээр түрүүний баригдсан 17,000 орон сууснаас нэг 13,000 нь бол ипотекийн зээлдэгч нар бас авсан байх юм боломжтой байгаа. Тэгэхээр энэ бол бас өмнөх жилүүдэд байгаагүй тийм том үзүүлэлт бас их том ахиц. Энэ салбарыг бид нар үйл ажиллагааг хийгээж явуулах их том дэмжлэгийн засгаас үзүүлсэн зүйл байгаа юм. За тэгээд ер нь бол энэ олгогдож байгаа зээлийн чинь ер нь 30% нь юунд байдаг? Орон нутагтаа хуваалцаж авсан байгаа юм. 3,300 зээлдэгч авсан байна. За 9,900 за бараг 10,000 орчим нь бол нийслэлээс зээлдэгч нар авсан ийм байгаа юм. За түүн дотроо энэ зээлийн одоо 37% нь гэр хорооллоос орон сууцнд шийдэж орсон иргэд авсан. Тэгэхээр чи түрүүн гэр хорооллын дахин төлөлт барилгацлалын асуудал асуугаад байсан. Тэгэхээр нөгөө нэг гэр хороол байгаа иргэдээс одоо энэ зээл авсан 37% гэдэг чинь бараг 4,000 орчим хүн одоо бас энэ орон сууц руу шилжиж орсон байна. Энэ хэмжээгээр бас бохирдлын асуудлууд буурч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ юмнуудыг одоо бас анзаарч үзэх хэрэгтэй. Мөн түүнээс гадна манай яамнаас болон засгийн газар Монгол банкнаас хийсэн зүйл юу гэхээр ипотекийн зээлийн одоо хүүг 6% болгоцсон байж байгаа. Бид нар анх 19 онд гэсэн 8% явдаг байлаа шүү дээ. Тэгээ 19 он 20 онд бол бид нар нэг 3,000 5,000 зээлдэгчл авдаг байсан. Тэгэхээр энэ тоо маш өсөж байгаа нь бас зээлийн хөө 6% очсон том нөлөө үзүүлсэн гэж харж байгаа. За тэгээ цаашдаа мэдээж одоо аль болох зээлийн өөрчлөгөө хувийг бууруулах гэж чиглэлээр мөн зээлийн батлан даалтын санг бас инглөө чиглүүлэгч гэдэг юм уу өшөө бас хууль эрх зорчин боловсронгуй болох ажлууд бол гээд бас бодлогын хүрээнд ингэж хийгдээд явж байна. За тэгээд зээлийг бас энэ нөгөө нэг нийтийн орон сууц гэж яриад байгаа бид нар албан айлын орон сууцнаас гадна амны орон сууцнд бас олгодог болчвол энэ бас нэлээ томоохон төвшлийг авчирна гэж харж байна. За нэвтрүүлгийнхаа сүүлийн асуултыг асууя. Энэ болохоор нэлээд хувийн шинж чанартай асуулт байгаа. Тэгээд таны хувьд яг гэр орон гэж юу вэ? Тий. Хүнд ер нь гэр бүл гэдэг хамгийн чухал зүйл. Тэгээд Монгол хүмүүсийн хувьд ч гэсэн одоо дэлхийд бусад улсуудаас ялгарх юм бол энэ гэр бүлсэг байдал гэдэг ах дүү үсэг байх энэ хамгийн чухал нөлөөтэй юм байна. Тэгэхээр одоо биеүл зүгээр товчхон хэрэглэхээр хүний амьдралын бас нэг гол аз жаргалынх нь одоо төвний гэр бүл гэж л ойлгодог. Тийм тэгээд тэр гэр бүлээс хүн бүхэл сайн сайхан зүйлийг хүртэж одоо нэгдүгээр төрж өснөөсөө хойш одоо ажиллаж хөдөлмөрлөө тийм хүнийг одоо энэ бүхэл цаг хугацаанд энэ гэр бүл гэдэг зүйл бол хамгийн салшгүй үнд зүйл гэж би ханддаг та. За бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд Allis podcast юм аа энэ удаагийн дугаараа ингээд дуусч байна.